안녕하세요. миний нэрийг Хотгомол гэдэг. Hallo, ich bin Balchka. Бид нэр Улаанбаатар дээд сургуулийн миний үед дээд сургууль байсан одоо олон улсын Улаанбаатар их сургууль болсон төгсөгч сувилгын оюутнууд байна. Одоо бол сувилагчид. Окей. Ихэвчлэн сурагчид сонсож байгаа гэж бодож байна. Манай сургуульд орох юм бол гадагшаа явдээ шүү. Гэтэ герман гэхээр гайхчихж магадгүй те энэ солонгос явсан хүмүүс бас байна. Яа солонгос явсан мөлөө? Явсан. Тийм. Сурж явах явцдаа оюутны солилцооны хөтөлбөрөөр солонгос руу нэг сарын яг эмнэлгийн дадлага олон хичээл үзээ тэгээ ирсэн баг. Хэрээсэн? Аялаа. Амар гоёсэн. Дахиж явмаар байна. Дахиж явмаар. Окей. Тийм манай сургуульч аягүй болсон нөгөө гадаад багштай тий. Тэгээд солонгос руу бол аягүй их нээлттэй байдаг. Бид нэр дадлага Монгол тэгээд солонгост их боломжтой байдаг. Бас дээрээс нь аягүй олон зочин багш нар Америкаас ирдэг тий. Солонгосоос ирдэг, олон улсын багш нар ирдэг байгаа. Тэр аягүй их давааталтай байдаг гэж боддог. Англи солонгос хэлтэй юм төгсдөө шүү яг сувилагч ганцхан биш. Тэгээд олон улсад бас ажиллах боломж зөндөө хэдэг. Одоо нөгөө цорын ганц ингээл нөгөөд нэг явах зөвхөн дадлагын боломж биш. Дараа нь төгсөөд аягүй тэтгэлэг авах боломж идэг. Зөвхөн энэ 4 жилийнхаа хугацаанд хэлээ сурцсан байхад төгсөнгүүтээ шууд явах зөндөө боломжтой. Манай сургуулийн бүр ингээд зөндөө олон найзууд маань одоо доктороо хийж ийн те магистра хийж байгаа хүмүүс зөндөө олон байна. Хэлтэй болчт юм лээ. Аягүй амархан хэлтэй болчт юм л шүү. Солонгост ажиллаж байгаа хүмүүс. Өчигдөр би сургууль дээр ирээ зүгээр оюутнуудтай уулзсан чинь хүүхдүүд ингээд солонгос, англиар хамтдаа харилцан яриа хийгээд хамт нөхөрлөөд тэгээ асуудлаа хуваалцаад төгссөн болоод одоо сурч байгаа хүмүүс туршлага солилцдог. Тэр ингээд миний үеч гэсэндээ байсан айгүй сонирхолтой байсан шүү. Тэгээд нэг асууд сурах хүнтэй болчтээ. Яг ингээд чи ингээд сувилагч шүү ингээд нэг хүнд ажлын месс рүү ганцаараа гараа явчихгүй байнга сургуулийн багш нар чи ингээд эргэж тойрч асууж идэв шүү гэж хэлмээр. Тийм. Тэгээ одоо ч гэсэн эргэх холбоогоор ирсэн байна. Тийм шүү дээ. Тэгээ ажил хийж байгаа. Тэгээ одоо хаана ажиллаж байна? Одоо яг улсын 3 дугаар төвөмөлгийн гэрчим дэвшлийг хийсэн. Тийшээ ороход яасан чамд ингээд нөгөө санал манал тавьсан уу? Эсвэл чи өөрөө очиод санал тавьд орсон уу? Би яг өргөдлөө гаргаад тийг орсон. Ер нь нэг манай сургуулийг бас манай сургуулийн оюутнуудыг авах айгүй дуртай юм л шүү. Ер нь төгсөөд нөгөөд ажлын байргүй гэсэн асуудал ахгүй тий. Бид нар ингээд төгсгөө өмнө л ингээд багш нар тэр эмнэлгээс ингэж ирсэн цалин сайтай шүүгээд. Гэхдээ яг одоо цалин сайтай гэдэг нь айгүй харьцангуй ойлголт юм л да тий. Айгүй нэр хүндтэй тэгээд өрөөддөг юм л. Тий хүмүүс өрөвддөг. Би болохоор тоогооч явах юм бол ажлын байртай гэдэг шиг сувилагч явах юм бол хүн байгаа цагт сувилгаа байх хэрэгтэй эмнэлэг асуудал байна. Тийм учраас ер нь болвол зөвхөн Монголд биш хүсэх юм бол гадагшаа гарахыг хүсдэг хүмүүс олон биш үү те одоо наад чиг ч юм уу эсвэл манай бусад найзууд шиг гадагшаа явах боломж маш их байгаа. Тэгээд яг одоо ч гэснээр сонирхох юм бол манай хамт төгссөн ихч Америкт одоо ажиллах эрхийнхаа ингээд аплай хийгээд явж байгаа байхгүй. Тэгэхээр чин гоё штэ те цалин дэлхийд бид нэг хүлээн зөвшөөрөгдөх боловсралтай болно гэсэн үг. Нэг сонирхолтой юм байна. Би нөгөө Германаас ирсэн байгаа одоо маргааш явна. Би Герман улсыг 17 онд ингээд нөхөртэй болоод нөхөр дээр очихоор явсан. Тэр ингээд манай сургуулийн боловсролыг үнэлсэн байхгүй юу? Одоо бид нар чинь ингээд Монголын боловсрал гадаадд хүлээн зөвшөөрөгддөг байгаа шүү дээ. Тэгэхэд би ингээд диплом өгөөд орчуулга хийлэхэд ерөнхийдөө болж байна. Та ингээд нэг 3-аас 1 жилийн юм нөгөө дадлаг тэгээд онл үзчихээ гэх юм бол хилээ сурч юм бол шалгалтаа өгөөд болно гэсэн. Тэгээд ер нь шалгалт өгөхөд төстэй байсан шүү сургуулийн нөгөө үзчихсэн юмнууд маань тэгээд айгу давуу тал болсон. Би дахиж чихнээс нь 3-4 жил сурах шаардлагагүй. Одоо ч гэсэн би гадаадд очиход би хинбэ те миний дуртай хайртай мэрэгчлэрээ ажиллах боломжтой болсон. Энэ айгу том бахархал энийг яг манай сургуулийн багш нар ингээд суулгаж өгдөг те. Бидний энэ дээд мэрэгчл маань зөвхөн Монголд биш гадаад болсон гэдэг тодорхой хэмжээр хүлээн зөвшөөрөгч байгаа айгүй том давуу тал юм билээ. Тэгээ би бас шалгалтандаа тэнцээд манай сургууль ингэж үнэлэгдэж байгаад айгүй их баярлсан сургуультай. Тий. Миний хувьд ч гэсэн яг яг сувилагч мэрэгчлийг ингээд аим сайн эзэмшээд тэгээд яг ингээд дуртай болгож чадсан сургууль маань яа тэгэхээр би одоо юу гэдгийг яг тоо үед бол яг сувилгуугаар төгсөөл за сувилагын Монголд сувилагчигээ явна гэж бодоод ингэ байж байхгүй харин яг сурж явах явцдаа гадаад руу ингэ явуулаад тэр тэгээ солонгос улсад очиод тэр сувилагч нар нь яаж ажилладаг юм сувилагчийн боловсролын түвшин нь ямар юм байна гэдгийг хараад ингээд үтсэн болохоор аюух баяртай байдаг. Тэгэхээр энэ мэрэгжлийг яг
айгүй сайн тийм боловсон хүчинг яг юм чин сэтгэлтэй сувлагч нарыг бэлтгэж өгч чаддаг. Тийм. Тэр нь айгүй онцгой. Тэгээд Солонгос руу яваад энэ олон улсын төвшөнд сувлагч гэдэг мэрэгчлж яг ийм байдığım байж тээ. Яг энэ ингэж ажиллах юм байна, ийм боловсралтай, ийм гоё хүчин болох юм байна гэдгийг мэдчихсэн учраас энэ мэрэгчлэр яг ингээд төгсөхдөө ажлын байр гарахтаа айгүй сэтгэл ханамжтай. Тийм байсан. Тэгээд нөгөө надад одоо жишээлх юм бол манайхаа ингээд сувлагч гэхээр эмчээгээд идэв шүү. Эсвэл нэг тариа хэлчихгээд идэв те. Тэр ингээд айгүй сонио ойлголт надад бол байсан. Нэр би чинь юу байсан штэ. Солонгосоос дадлаг хийсэн нэг сар хийсэн. Тэгээд Америкт бас нэг сар гарan би ингээд эмнэлэг дээр өвчтөе хүмүүс аваад явах боломж гарсан. Үнэхээр гоёсан. Даваа талтай. Тэг хэл сурцсан те. Дээрээс нь ингээд Германд ажиллаж байхдаа одоо ингээд те хүмүүстэй харилцдаг нэгдүгээр хэл ус маань байж байна. Хоёрдугаар туусаа бид нар чинь нөгөө би сэтгэл хийж явдсан шүү дээ тий. Одоо ингэ ажиллаж яг мэдэрдэг тий. Цаанаас энэ тийм сувлагч хүний тийм мэдрэмж энэ хүн яг юу н өвдөөдэй гэдэг юм тий баг харах төдийдөө ингэ мэдэрдэг болчтой тий. Тийм. Тэгээ бид нарт бас нөгөө зөвхөн сувлагчаараа ажиллах биш ингээд аягүй олон санал ирж исэн байхгүй юу. Тэгээд би бодоод одоо болтол ягаад ингэ Германд би сувлагчаараа үлдсэн бэ гэхээр яхааргүй манай сургуулийн багш нар бодогчдаг. Тэр хүмүүс чинь ингээд айгүй том доктороо хийсэн, Америкаас ирсэн, Солонгосоос ирсэн, бүр ингээ хүндэлмээр хүмүүс аа шүү дээ, тий. Ягаад тэр их цалин энэ их юмнуудын хажуугаар ингээ Монголд ирчихсэн болоо гэж бодохоор тэр хүмүүс ингээ мэрэгчлээ маш их хайртай. Яг ийм хүмүүсийг бүтээ гэж боддог. Би одоо ингээд имлэгт нэг ингээ амар яг тэрийг ингээд бас энэ мэрэгжлийг амар ингээ мэдрээд яа за би яг л сувлуулах хэрэгтэй хүн байсан байх гэдэг мэдэрснийг амар гоё үйл явдал юу гэхээр манайх эрчимний хэмжээний тасаг учраас дандаа хүнд хүмүүс байна. Гэхдээ би тэр хүмүүсийг хүнд хүн ингээд тэгж авдаггүй. За энэ хүнийг би ингээ босгон тий би л ингэж яах хэрэгтэй гэдэг ингээд боддог. Тэгээ нэг удаа ингээ манай амар ингээ хэм алдалттай нэг хүн өөрөө ингээ амар юм сэтгэлэн төвсөн яа сандарсан байгаа юм тий айгүй ингээ олон юм удаагийн хэм алдал зүрхсгсэн тий тэгээд ингээд сэргсэн тэр хүн дээр би ингээд яг тийжсэн байхгүй. За би маргааш би тэр өдрийн яг 8 цагийн ажил хийжсэн. Тэгээд тэр хүндээ за ингээ би ээлж өгөө буулаа. Та хоёул маргааш болчих би маргааш орой ирнэ. Маргааш би 10 оройд 16 цагт би дотроо яг тэр хүнийг маргааш ирэхэд энэ орон дээр байж байгаасаа гэсэн итгэлээр дөр тэгээд тэгээ ингээд бүр ингээ хилээ гарнаас натгаа тий. За маргааш би маргааш орой ирнэ байж байгаараа ч гэж хэлээ. Тэгээд за маргааш орой ирнэ шүү би маргааш орой ирнэ уулзъя маргааш орой уулзъя гэд ингээ хилээ гаргаж байгаа. Яг ингээд клиникээр бодох юм бол ингээ найдлага хэцүү тий найдлага байхгүй тийм хүн дээр бид нар яг тийм гоё итгэлийг өгч чаддгийг санахгүй. Тэгээ би маргааш оройн 16 цагийн ээлжтэй учраас за би маргааш орой ирнэ шүү хингаа маргааш уулзъя гэд тэгээ явсан. Тэгээ би очиод ингээ шүн ингээ бодохдоо тэр хүнийг ингээ за байгаасаа гэд баг ингээ зүүдлээ айгу нойргүй хоноод тэгээ маргааш өглөө нойроо ингээ 4 цагт байж хатыг тэр хүн ингээ өмнө үдээс яг энийгээ байжсан. Тэгээ тэрийг харахтаа тэгээд сэтгэл санаа ингээ зовлон ч гэсэн ингээ бүр ингээ нүүрэн дээрс нь алга болцсон заяа. Тэгээд би яг тэрийг харахтаа яг энэ мэрэгжлийн үн цэн нь яг энэ юм байна гэд. Тэг хичнээн яг мэрэгчлэр ингээ гүйж болдгоо ингээл амар гоё ингээл гэл тэрвэд авчихсан яг тийм байхгүй штэ. Тэгэл дотроо ингээл бид тэр дотроо бүр ягаад гол хийцгүй шилээ. Хөөрөл энийг яг тийм гоё мэдрэмж амар байдаг. Гоё зүйл нь юу гэхээр би нэрээ зөвхөн сувлагчаараа ажиллаж байгаасаа гадна нөгөө багшлах хэрэг одоо олцсон гэх юм уу Германд нэг цагийн багш хийж байгаа. Тэгээд айгүй цалин өндөртэй. Тэгээд нөгөө бид нар ч одоо энд ажиллаж байгаа зүгээр энгийн цалин тэгээд эсвэл багшлах гэхээр айгүй өөр одоо юу гэдэг төвшин тогтоогд юм билээ шүү. Бүр ингэж хэлэх юм бол би өөрөө ч гэсэн гайхсан тэнд цалин авдаг хэрнэ. Тэгээд тэгж хэлгээд юм. Одоо орчин үеийн хүмүүс нөгөө мэрэгжил аягүй салдуулсан шүү дээ. Тэг флексибл болцсон. Та сувлагчийг сонгоцсон байхад ямар ч байсан гадагшаа гарахад хаач гарсан ингээд нэг баг хөлтэй юм шиг болцсон шүү. Хилээл сурч юм бол яагаад гэхээр одоо бүр Америкчин сувлагчийн хамгийн одоо ингээд рейтинг өндөртэй, карьер өндөртэй, цалин өндөртэй тийм газар. Тэгэхэд ингээд Европ ч гэсэн одоо сувлагч дутагдал болчихлоо. Ингээд ковид гарч ирснээрээ манай сувлагч нар айгүй тийм давуу талтай болсон тий. Бид нар хинбэ? Бид нар ингээд юу хийдэг байсан юм бэ? Ингээд тий сувлагч нар ажиллах хаюул ямар хөвцөл байдал гарах вэ тий. Тийм хэмжээний бид нар ингээд үн цэнийг нь ойлгоцсон байгаа. Тийм учраас та бүхэн одоо ингээд сувлагч болтлоо гэхэд нэгдүгээр та ингээд өөрийгөө болон хамгийн хайртай нөхөртэй гэр бүлээ ингээд нэг хүнд үед нь яаж зөвлөх вэ те одоо нэг ингэж штэ гэдэг зөвлөө өгөхөөр айгу гой байдаг шүү. Гэрхэн чи ингээд би одоо жишээлбэл нөхрөөс асуудаг байхгүй хүмүүс ингээд манай нөхрөөс цагаад чи ингээд одоо те энэ балчкагийн чи юунд нь ингээд татагт юунд нь баярлалтай энэ төр гэхээр надад яг нэг юм ингээд байн ярьдаг. Нэг удаа ингээд амар хөлөрцөн. Тэгээд sorry хөлөрцөн биш ингээд амар юу яцсан.
халуураад тэгээд ингээд аюу хөлрөөд шүн ингээд би нэг мэдсэн байхгүй юу. Тэгээд гайхаад яана энэ ч та бүр ингээд амар халуурсан юм шиг тэгэл нөгөөд нэг алчуураар нургаал арчиж мэрчиж өгөөл нуцмцыг нэмглэл усуулгаал тэгжсэн тэр бол ингээд миний хувьд бол аюу энгийн үйлдэлсэн тий бид нар юу их вэ яралтай үед юу хийх вэ гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэнгүүтэл тухайн хүн ингээд надад хэлэхгүй би тэр тустай ажиг уулзсан болохоор 3 шөнө тэгж их халуураад тэгээ яг надтай уулзахдаа би тэргийн шөнө мэдсэн байгаа юм. Тэгсэн чи яг тэрнийг надад хитэж идэг байхгүй юу. Амар гоёсэн ингээд ээж шиг намайг ингээд асарч өгсөн. Энэ бол бидний хувьд энгийн хэрнээ ингээд хүмүүст аягүй сэтгэл үлдээд юм лээ. Хүн чинь ингээд хамгийн хэцүү өвчнгийн өмнө юм уу очихоор аягүй үннээрээ болдог. Тэр надад бас аягүй таалагддаг. Совлогч нар би ингээд нэг сонио багтаа би жоохон юу гэдэг гэр бүлийн хүмүүжил юм да худлаа ярихгүй бай гэж аягүй хичээдэг гэсэн. Тэгсэн чи ингээд совлогч болчоор би яг ингээд өвчтэй хүмүүстэй бүр ингээд те хүнд хүмүүстэй очихоор тэр хүмүүс хамгийн үнэнчээр харьцдаг. Бүр ингээд айгүй айтайхан мэд ингээд нэг дүр хэсгийг шаардлага байхгүй тий би тэр хүнтэй ингээд ярих юм ярьчин одоо ингээд өвхлийн өмнө очсон хүн чинь ингээд өнөөдрийн мод юу байна тий гадуур хүмүүсийн хүмүүс чинь эсвэл чи ямар цүнх харьцсан гэсэн юм ярьдгуулахгүй тий ингээд айгүй тийм ухаарлал авдаг айгүй гоё мэрэгчл тэгээд дээрэс нь аль ч улсад очсон айгүй хэрэгцээтэй болсон зүгээр ингээд сураал төгсчих тий тэгэхэд ингээд германд очихдсан ингээд мэрэгчлийг нь дүүцүүлээд одоо яригдаж байгаа ингээд цөөхөн сараар сураад тэгээд мэрэгчлийн эрх болгож байгаа. Америкт зэндээ тэр явж байгаа шүү. Одоо боломжтой явагдаж байгаа. Тэгээд хаач чиж болно. Наматар дээд сургуулийн нэг давуу тал нь байна л да. Солонгостой маш сайн харилцаатай. Тэгээд та үнэхээр хилээл сурчих юм бол багш нар чинь ингээд айгүй их тэтгэлэг олж өгдөг. Солонгосын нэг давуу тал нь ингээд бакалавра сурж байхдаа дадлага хийж болно. Тэгээд магистр хийх юм бол удирдах багшаа болол таад нэг хэлний төвшөнд 4 авсан байхад айгүй амархан тэтгэлэг олдчихдээ мэлээ шүү. Тэгээд дээрэс нь манай сургууль одоо магистрийн солихын магистр, орой анги, өглөө анги гэх бүгд нэгдсэн. Одоо ихтэй тэр болгоо яг энэ мэрэгчлэр ингээл төгсөж гадаад жишгоо туршлага судлаад буцаж ирээд ингээд идэх ер нь ховд тэр тал дээр айгүй сайн анхаарч өгдөг. Тийм. Дэлхийн боловсролыг гэдэг шүү дээ. Туух асуулт байх юм бол комент бичих юм бол битээр бас ороод харъя. Тэгэд зөвхөн битээр биш байгаа шүү дээ тий. Манай сургуулийг төгссөн бүр айгүй мундаг ахч нар байгаа хгүй юу энэ тэнд ажиллаж байгаа. Одоо Америкт байна, Солонгост байна, би Германд байна тий. Таад ингээд чат бичээд биднээс зөвлөгөө очуулна шүү дээ. Бид нар ч одоо төгссөн үнэнгийн яг хэлнэ шүү дээ тий. Ямар хэвээр яг асуултанд нь хариулах тийм зүйлүүд байгаад хэрвээ дутмаг байна мэдээлэл авъя гэвэл бид нар айгүй нээлттэй байдэн шүү. Тэгж хэлмээр байна. Комент бичээрэй. За тэгээд комментэн дээр бичвэл бид нар ингээд харилцаад бэлэн байна те. Тэгээд монгол хүмүүс юм чи Монголда бас байж ирж очин байна. Эсвэл Монголоос явж хасан өмнө уулзаарай. Тэгэл нөгөө Монголд байдаг хүмүүс чи гадагшаа явж мэрэгчлээ дэвшүүлэх нь айгүй зөв шүү дээ те. Тэглэж гисэн айгүй олон боловсрогч ингээд солигдоод явж байгаа нь айгүй гоё мэлээ. Тэгээд бид нар сургуульд айгүй хайртай тийм сэлгэгч нар мэрэгчлээ дуртай. Тэгээ манай сургууль яг ингэж өсгсөн гэдэгт бол үнэхээр бахархдаг штэ. Манай багш нар аягүй нэг тийм багш нартайгаа уулзаад зөвлөөл өгнө. Тий. Аягүй татна идэг. Тэгж хэлмээр энэ тэгээд баярлаа сонсонд. Тий. Баяртай. За баяртай. Яд бас баяртай. Яд баяртай бүх